эзний үйл сайн яваад ирлээ. Та бүхэн надаас сайн явж ирвүү гэж асуумаар байгаа хаа. Сайн яваад ирлээ. Эзний ирэлээр тэгээд баг бүтэн нэг сарын туршид тэгээд Солонгост байгаа 4 монгол чуулганаар миний бодлоо. За тэнд ер нь олон монгол чуулганууд байгаа. Тэгээд 4 бүтэн сая өдөр нэг бүтэн санд нэг цуглаан гэдэг нийтдээ 4 цуглаанаар ороод эзний үгийг дамжуулаад монголоод тэгээд ирлээ. Тэгээд 4 дахь цуглаан дээр пастор томилох ёслол бас оролцоод тэнд бас эзний үгийг дамжуулаад тэгээд үйлчлээд эзний хүмүүстэй сайхан эзний хайр ивэлийг хуваалцаад сайхан яваад ирлээ. Тэгээд та бүдийнхэн залбирлаар та бүдийнхэн итгэлээр дамжуулан эзний ивэл нэгүсэл бас над дээр энэ өдрүүдэд бас надтай хамт байлаа. Тэгээд Битан цусан чуулганыхаа 6 гэр бүлтэй бас уулзсан. Энэ хугацаанд гэрээр нь очлоо, уулзлаа, залбирч өглөө, зовлон жаргалыг нь сонслоо. Тэгээд сайхан цагуудыг бас эзэн дотор хамтдаа бас өнгөрөөсөө. Тэгээд өөр бас олон хүмүүстэй уулзаж эзний ивэл нэгүслийг бас хаалцаж явлаа. Тэгээд энэ хугацаанд миний дотор бодож ирсэн зүйл нь цуглаандаа маш их саналаа. Тэгээд цуглаан дээр маань жоохон бас юу болж байгаа талаар бол би үргэлж мэдээллийг авч ирсэн. Тэгээд сошиал ертөнц гэдэг нэг сайхан юм биш одоо бидрийг ерөөсө хаач байсан үргэлжил холбож яадаг тийм ээ. Тэгээд цагаан сар болсон маа цуглааныхаа настаачуудаа хүлээж авсан. Өнгөрсөн эзний үеэр ялангуяа бид нар цуглаан дээр золгол цагаан байгуулсан. Тэгээд тэр бүгдийг зургаар хараад фэйсбүүкээс хараад мэдээлэл аваад ингээ явж байхдаа эзэн үнэхээр ямар агуу юм бэ? Эзэн өөрийнх нь чуулганд ямар их хайртай юм бэ? Түүний чуулган түүний хувьд ямар нандин гоё юм бэ гэж өөрийнхөө та нарын зургийг харахтаа тэгж бодож явлаа. Тэгээд манай Битансын чуулган гоё шүү гэж бодогджээ. Тэгээд та нарын итгэлийн зориулалт үүс ямар гайхалтай байгааг би бас сонсоод эзэн бас үнэхээр талархаж явлаа. Тэгээд ер нь хаач явсан нэг сайхан зүйл Христ итгэгчдийн донд байх юм аа. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө таньдагч бай, таньдгүйч бай, итгэгчл бол ер нь бид нар тэгэл нэг хараа хямдаал нэг хоорондоо холбогддог. Бие биенийг нэг хүлээж авдаг нэг тийм сайхан зан чанар хаач явсан бидэнд байдаг. Тэгээд бид бие биенийхээ зан чанарыг сайн мэдэхгүй, нэр усын сайн мэдэхгүй, хаана өсөж төрснгийг сайн мэдэхгүй. Ийм боловч эзэнд итгэж байгаа тэр итгэл маань бидний хооронд нь үргэлж холбож, гагнаж, зангидж, харилцан хамааралтай болгож өгч байгаа энэ байдлыг ерөөсө хаач явсан энэ байдал ингээд айгүй юм одоо юу гэдгийг хүчтэй байгааг хараад бидний эзэн үнэхээр ямар агуу юм бэ гэж миний бас бодож явлаа. Тэгээ манай Битан цусан чуулган ч гэсэн бас ялгаагүй шүү дээ. Хэрвээ бидний эзэн Христэд, эзэн Есүс Христэд бидний итгээгүй бол бид нар хоорондоо хизээч уулзахгүй байсан тийм хүмүүс. Бид бас хоорондоо найзууд болж чадахгүй байх байсан тийм л хүмүүс. Яг л бид нар хамаатан саднууд биш, бид нар ах トゥ унууд биш. Гэхдээ өнөөдөр бид нар хамаатнаас өөрчлөхгүй, бүр хамаатнаас ч илүү хоорондоо ойр дотн бие бинийгээ хайрлаад нэг нэгнийхээ амьдралд эзний нэр дээр ивэр хайрыг хуваалцаад тусламж үзүүлээд өнөөдөр бид нар ингэ явж байгаа. Хэрвээ бид нар эзэнд итгээгүй бол, Есүсийг мэдээгүй бол бид нар уулзаа суусан чи яриа хязгаарч нийлэхгүй тийм хүмүүс байх байсан баха. Бид нар эзэн Есүс Христэд итгээгүй байсан бол бид нар уулзаад ярьж хөөрөөд ажил төрлийн нэг баг хамт олон болоод явсан ч магадгүй зан зангаа хязгаарч авалцахгүй бас тийм хүмүүс байх байсан баха. Харин Христ ямар хүчтэй юм бэ? Яг тэгвэл энэ нь бидний нэг үнцэнтэй, нэг үнэлэмжтэй болгож өгдөг. Энэ нь биднийг нэгдмэл нэг хайртай болгож өгдөг. Энэ хорвоо ертөнцийг харах нэг нүдтэй болгож өгдөг. Аливаа зүйлийг шүүх нэг шүүлттэй болгож өгдөг. Аливаа зүйлд өгөх үнэлэмж үн цэнийг маань яг адилхан болгож өгснөөрөө энэ нь биднийг ахын дүүсээс үүсэхгүй болгож нэгтгэж өгдөг юм чухал зүйл байна. Энийг би Солонгост ч харж байна. Барууны уус оронд ч харж байна. Монголд ч харж байна. Хаач харж байна. Чуулган дотор энэ бүхэн яг л өнөөдөр ийм байдалтай байна. Тэгэхээр энэ угаасаа өөрөө эзэн Есүс Христийн өөрийн чуулганаас хүсэж буй хүсэл мөн болоо. Яагаад гэвэл тэр өөрийнхөө чуулганыг нэг байгаасаа гэж хүсдэг. Тэр ч утгаараа 1-р Коринт номын хамгийн ихний бүлэг дээр буюу 1-р бүлэг дээр 10-аас 16 дугаар 17 дугаар ишлэл дээр чуулган нэгдмэл нэг байх талаар бидэнд өгүүлж байгаа.
Би та бүхэнд дахин уншиж өгмөр. Ах トゥ нараа та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж харин адил бодол, адил шүүлт дор нэгт нэгтгэхийг бидний эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйв. Учир нь ах トゥ минь та нарын дунд мэтгэлцэн байгааг Хлоеныхнаас надад мэдгдсэн. Та нараас нэг бүр чинь би бол Паулих, би Аполлих, би Кефих, би Христийнх гэдэг учраас би үүнийг ярьж байна. Христ хуваагдсан гэж юу? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж юу? Эсвэл та нар Паулын нэрээр баптизм хүртсэн юм уу? Крисп, Гай хоёроос бусад та нарын хүнд чинь би баптизм хүртээгээгүй дээ. Бурхан талархтын учир нь миний нэрээр баптизм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. Мөн Стефанагийн гэрийнхэн баптизм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэг нь баптизм хүртээсэн гэсгээ би мэдэхгүй. Учир нь Христ намайг баптизм хүртээлэг гэхээр бас харин Христийн загалмайг дими хоосон зүйл болохгүй тул үгийн мэрэгэн цэцнийг хэрэглэлгүй сайн мэдээг тунхаглуулахаар илгээсэн юм а гэж хэлсэн байна. Би явхаас өмнө 4-7 хоногийн өмнө тийм ээ. Коринт хотын чуулганы талаар хуалцаад явсныг та нар санаж байгаа бах. Тэн дээр бид Коринт хот гэж жоохон ямар хот байсан юм? Коринтын чуулган хэрхэн байгуулагдсан? Бас Коринт хотын чуулганд ямар асуудлууд байсан талаар бид нар ярьж исэн. Харин би өнөөдөр үргэлжлүүлээд Коринтын талаар бас үргэлжлүүлэн номлохыг бас хүсэж байна. Коринт хотын чуулганд олон асуудлууд байсны нэг нь юу байсан бэ гэвэл чуулганы хагарал байсан. За манайхын нэг их коллектив муутай энэ гэж ярьдаг тийм ээ. Манай 10 жилийн анги амар коллективтэй байлаа гэж бид нар ярьдаг шүү дээ. Эсвэл манай их сургуулийнхаа амар коллективгүй анги байсан ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо яриа хөөрэ бидний дунд зөндөл байдаг. Хоорондоо эвсэж нэгдсэн айгүй тийм гэр бүлсэг хүмүүс байхад гэр бүл хэрнээсээ ерөөсөө гэр бүлсээ уур амьсгалгүй юм гэр бүлээч гэсэн бас байдаг байна. Тэгэхээр бурхан өөрийнхөө чуулганаас жоохон юу хүсдэг юм бол тэр биднийг нэгмэл нэг байгаасаа гэж хүсдэг. Харин Коринт хотын чуулганд асуудал юу байсан бэ гэвэл тэд нар нэгдэж чаддгүй чуулган байсан. Тэд нар хуваагдсан чуулган байсан. Тэд нар фракцуудад хуваагдсан байсан. Тэгээд тэд нар өөрсдийгөө номлогч нарын одоо дагагч нар гэж өөрсдийгөө одоо үзэж ярьж исэн байна. Тэд нар юу гэж ярьж исэн бэ гэхээр нэг хэсэг нь болохоор би Паулих гэж ярьж исэн. Яг л Паулаар би баптизм хүртсэн ч гэдэг юм. Нэг хэсэг нь болохоор би бол Аполлих. Апол илүү номлогч гэдэг ч юм. Эсвэл нэг хэсэг нь болохоор би Кефих. Кеф гэж юм бэ гэдэг та нар мэдэх үү? Петр шүү дээ, яг үнэ. Петр тийм үү? Нэг хэсэг нь болохоор Петрих. Би бол Петрих. Петр гэхдээ яг Коринтод очиж үйлчилж ирсэн юм уу тэрийг би сайн мэдэхгүй л дээ үнэ. Тэгтэл Христийн одоо элч нарын талаар бол анхны үеийн чуулганыхан бол янз янзын л одоо сурагч юмээс сонсдог байсан байлгүй. Тэр дотор Петр бол хамгийн агуу, хамгийн лидер нь гээл хүмүүс бас ярьдаг байсан байж магадгүй. Тэнгүүд нэг хэсэг нь болохоор би бол Петрих гэл. Петрийг л нэг ярьсан нэг хэсэг хүмүүс. За нэг хэсэг нь болсон чинь дунд нь гал нэг хэсэг нь Паулих гал, нэг хэсэг нь Аполлих гал, нэг хэсэг нь өөрийгөө Кефих гал гэжсэн чинь нэг шиг нь бодож ирсэн би ерөөсөө Христ их энэ гэл те. Амар юм яриа л тэгэл нэг иймэрхүү одоо 4-5 бүлэгт хуваагдаад хоорондоо одоо юу гэдгийг маргаж мэтгэлцээл нэг нэгнийхээ дээр гарах гэж оролдоол. Ингээл асуудлууд бол тэнд байсан. Яагаад гэвэл 11 дэх ишлэл дээр учир нь ах トゥ минь та нарын дунд мэтгэлцэн байгааг би Хлоеныхноос надад мэдгдсэн гэж хэлсэн. Тэгэхээр Хлоены гэр бүлийнхэн л Паул мэдгдсэн юм шиг байна. Манай чуулган Паулаас амар хагаралтай байна дотроо. Яасан гэсгүй нэг хэсэг нь зүгээр өстө таних гал, нэг хэсэг нь болохоор Аполлих гал, нэг хэсэг нь болохоор Петрих гал, нэг хэсэг нь болохоор Христих гал зүгээр өстө дотроо нэрээс үзэд тарж гэж хоорондоо маргалдаал нэг л их хуваагдсан хүмүүс нэг л их одоо би тэрний өн би энэний өн энэ миний багш тэр миний багш гэсэн ийм их хүмүүс явах юм. Гэл Хлоеныхнаас одоо Илч Петр, Илч Паул Коринт хотын энэхүү одоо нөхцөл байдлыг бол олж мэдсэн. Тийм учраас Паул тэдэнд ямар одоо зааврыг энэ хэсэг дээр өгж байгааг бол ах トゥ нараа та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж харин адил бодол, адил шүүлт дор нэгт нэгтгийг бидний эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя гэж хэлж байна. Тэгэхээр Паул чуулганаас гуйж байгаа, чуулганд хүсэж байгаа зүйл нь тэр байсан. Юу вэ гэвэл та нар адилхан бодол санаатай, та нар хоорондоо хагаралгүй байж, та нар адилхан шүүлттэй байж эзэн дотор нэгдмэл байгаасаа гэж би хүсэж байна гэж хэлсэн байна. Энийг Паул хэлж байгаа болохоос үнэндээ энэ эзний хүсэл шүү дээ.
Эзний хүсэл гэдгийг бид нар яаж мэдэх вэ? Жишээлбэл бид нар Иохан номын 17 дугаар бүлгийн 20-с 21 дугаар ишлэлдээс ялангуяа эзэн Есүс Христ өөрийн шавь дагалдагчдын төлөө залбирахдаа тэднийг нэгдмэл нэг байгаасаа хэмээн залбирсныг бид нар уншиж болдог. Иохны 17 дугаар бүлэг тэр чигээрээ бидний эзэн Есүс Христийн залбирал гардаг байна. Тэн дээр тэрээр өөрийнхөө явах гэж байгаа эзэн рүү очих гэж, бурхан эцэг рүүгээ очих гэж байгаа тухай, өөрийнхөө золиос болон өргөгдөх тухайгаа залбираад, үргэлжлүүлэн өөрийнхөө дагалдагч нарын төлөө, шавь нарын төлөө залбираад, мөн үргэлжлүүлэн залбирал сүүл хэсэг рүүгээ юуны төлөө залбирдаг вэ? Өөрийнхөө шавь нараар дамжуулан хожим өөрт нь итгэх дараагийн үеийн энэ дэлхийд ирэх шавь дагалдагчдын төлөө Есүс үргэлжлүүлэн залбирсан байдаг. Ийхүү залбирахдаа Есүс нэг чухал зүйлийг дурдсан залбиралтай. Тэр нь юу вэ гэвэл эцэг минь та бид хоёр нэг байдгийн адил тэднийг бас нэг байлгаж өгөөч гэж залбирсан байдаг. Би таны дотор, та миний дотор байж, та бид нэг байдгийн адил би тэдний дотор байж, тэд бүгдээрээ нэг байж, тэд бүгдээрээ таны дотор байж, баахан бие биенийхээ дотор нэг матриш шиг юм ярьдаг л да юм. Тийм ээ. Баахан ингээд тэд нэг байж, энэ орондоо би таны дотор, тэд бидний дотор яасан бидний дотор гараа баахан дотор тэднийг нэг байлгаж байгаа. Есүс залбирсан. Үнэндээ тийм л юм. Юу гэвэл бид нар өнөөдөр бүгд Христэд итгэж байгаагаараа Христийн дотор байгаа хүмүүс. Сая Мартин анар манай Баку ээжтэй зориулаад цэцэрлэг дээр зураг зурсан байлээ. Тэгээд зурган дээр юу зурсан гэсэн чи ээжигээ зураад дээр нь юм загалмай зураад тэгээд загалмаанаас нэг юм гэрэл цацраад ингээд ээжийнхэн дээр бүр ингээд бүрхсэн байгаа. Тийм зураг зурсан. Тэгээ багш нь юу гэж хэлсэн бэ гэхээр ээжигээ нэрээ бүрэн хамгаалтанд зурсан байгаа үстэй гэж. Тэгэхээр яг л нэг юм дотор байгаагаар одоо ингэж төсөлсөн тийм. Бид нар үүндээ Христийн дотор байгаа хүмүүс шүү дээ. Харахад бол одоо юу гэдгийг ингэж явж байгаа хүмүүс. Гэтэ үнэндээ бол бид нар Христийн дотор байгаа хүмүүс. Яа гэвэл бид бүгдээрээ нэг эзэнд итгэж байгаа. Тэгснээрээ бид нар нэг эзний дотор байгаагаараа бид нар нэгэн гэр бүл буюу нэгэн нэгдмэл гэр бүл, нэгэн нэгдмэл бие гэдгийг эзний үг бидэнд хэлдэг. Тиймээс бидний эзэн Есүс юу гэж залбирсан бэ гэвэл миний шавь дагалдагчдыг нэг байлгаж өгөөч. Тэд нэг байгааг энэ хорвоо харахтаа та намайг илгээснийг мэдэх болно гэж хэлсэн байдаг. Ингээд аваад үзэхээр чуулган нэгдмэл байна гэдэг нь угаасаа бидний эзэн Есүс Христийн хүсэл. Үүнийг Илч Паул мэддэгч байсан учраас Коринтчуудад бичсэн цагталтаа та нарыг эзэн дотор нэг байгаасаа гэж би та нараас хүсэмжлэн гуйя гэж хэлсэн байна. Гэтэл нөгөө чуулган нь яасан? Баахан номлогчтойгоо одоо бишрэн шүү дээ. Тэгээ нөгөө номлогчороо гэдэг бол хуваагдсан юмсан. Коринт хотын чуулганд их олон номлогч нар очиж үг дамжуулж ирсэн юм шиг байгаа юм л да. Нэг үе Паул очоод сайн мэдээд хараагаад чуулганыг үүсгэн байгуулаад явсан. Тэрний дараах нь Аполло гэгч нэг үгэнд одоо ихэд мэрэгэн цэцэн нэгэн залуу очиж галт цогтоос юмсээр Христийг үргэлжлүүлэн намлсаар л байсан. За магадгүй Петр Коринтод очиж ирсэн үгүй одоо мэдэхгүй би бол очиж байгаагүй байхад гэж бодож байна. За гих мэдчлэн ингээд янз бүрийн номлогч нар очоод тэгэл чуулганы дотор нэг хэсэг нь нэг номлогчийн талархан дэмжээл, нөгөө хэсэг нь нөгөө номлогчийн талархан дэмжээл. Нэг иймэрхүү одоо өнгө аяс чуулган дотор бий болж ирсэн. За тэгээ энэсээ болоод яасан гэхээр чи тэднийх би тэднийх гэдэг нэг иймэрхүү нэг юм одоо хуваагдал фракцууд үүсэж эхэлж. Энэ нэг талаар харахад одоо байх ёстой юм шиг боловч нөгөө талаараа байх ёсгүй юм. Яг л хүн хэн нэгэн хүн дуртай байж болно. Тэгээд тэр хүнээ талархан дэмжиж яваал биз гэж. Нэг талаар тэгж бодож болохоор юм шиг мөртлөөсөө нөгөө талаар энэ нь явандаа чуулганы эрүүл байдлыг алдаг маш хортой зүйл гэдгийг бид нар энэс харж байна. Тийм болохоор ийм байж болохгүй гэдгийг Паул хэлж байгаа. Тэгээ Паул энэ дэр юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь та нар боддоо Паул та нарын төлөө загалмай зовлогдсон юм уу? Ер нь хэн эцэг загалмай дээр та нарын төлөө цусаа орсгож та нарыг авсан Христ бидтэй. Петр зовлогдсон юм уу? Паул зовлогдсон юм уу? Та нар миний нэрээр баптизм өртсөн юм уу? Эцэг хүү харин сүнс Паулийн нэрээр баптизм өртөж байна. Ингэж та нар баптизм өртөж аврагдсан юм уу? Юу яриад байгаа юм гэж. Тийм ээ? Та нар авралынхаа үндэс суурийг нэг бодоод үзээс хэн та нарыг аварсан? Та нар хэний хүмүүс юм? Та нар Паулынх л гэж яриад байна. Би юу юм? Би хин юм? Би чинь зүгээр л эзний алдрын төлөө үйлчилж байгаа нэг хүн шүү дээ. Та нар надаар баптизм өртөө, миний нэрээр баптизм өртөөгүй. Би таны төлөө загалмай дээр цонхлолтод нас бараагүй. Тийм учраас юу ярьж байгааг жоохон бодооч гэж. Паул тэдэнд хэлж байгаа. Тэгээ бүр Паул хэлж байна. Юу ашгүй. Би бүр нэг
энэ юу Стефанагийн гэр бүл. За тэгээд дээр нь Крис Гай хоёрт баптизм хүртгээд энэс өөр илүү олон хүнд баптизм хүртээгүй одоо бараг баярлж байна гэж. Хэрвээ би илүү олон хүнд баптизм хүртээсэн бол илүү олон хүн миний талд ороод би Паулын гараар баптизм хүртсэн. Би бол ер нь Паулыгаа л бодож явна. Ер нь бол Паул штэ. Паулаас илүү нэгэн байхгүй гэдэг. Бүр ер нь өөрийг нь тэгж ярих байсан юм шиг. Тийм болохоор Паул юу гэж хэлж байгаа гэхээр би ер нь илүү олон хүн баптизм хүртээгүй одоо ер нь би баярлж байна. За номлол хийхдээ хүртэл би үгийн мэрэгэн цэцнийг ашиглаж би номлоо үдээж хүртэл би баярлж байна гэж. Ягаад гэвэл Христийн хүч чадлууд гэдэг бол хүний амнаас гарах мэрэгэн үгсээр илэрхийлэгддэг. Энэ нь өөрөө хүч чадалтай байдаг юм аа гэдгийг Паул үргэлжлүүлэн тайлбарлаж байна. Би 93 оны хавар анх цуглаанд сайн мэдээ сонсож ирж ирсэн. Тэгээд цуглаанд яваад ингээд өсгийн хэрээр одоо янз бүрийн хүмүүс миний амьдралд нөлөөлж исэн л та. Тэгэл нэг үе цуглааны маань пастор тайгаа их ойр байсан тийм үе байсан. Тэрнээс өмнө цуглааныхаа зарим нэг ахлагч нартай их ойр байж ингэж өсөж исэн үе байсан. За дараа нь ингээд христчин байгууллагт ороод ажилд ороод өөрөө чуулган одоо үүсгэн байгуулаад ингээд явж явах үедээ бол барууны мишнерүүдтэй их холбогдож тэдэнтэй найзлаж нөхөрлөж ингэж явж исэн. Англи, Шинзланд, Швейцарч гэдэг юм ингээд янз янзын хүмүүстэй ингээд холбогдоод явж исэн. Тэгэхээр бурхан итгэлийн минь амьдралд янз бүрийн цаг үеүүдэд янз бүрийн хүмүүсээр дамжуулан намайг босгон байгуулж ирснийг одоо би эргээд хардаг. Гэхдээ би тэр хүмүүсийн хинийхэн ч биш яг үнэндээ бол эцсийн эцэст би Христийнх юм. Юу гэвэл Христ намайг босгон байгуулж Христ намайг одоогийн хэлбэр дүрстэй минь болгохын тулд Христ олон янзын хүмүүсийг миний амьдралд ашигласан байна. За утас дуурайх шиг тийм. За баярлалаа. Сайхан аяа. Энэ аяанд үргэлжлүүлээд номсон ч бас зүгээр л байна. Тэгэхээр олон янзын хүмүүс бидний амьдралд ер нь нөлөө үзүүлсэн байдаг. Харин бид нар заримдаа юу гэж боддгоо бол яг тэр хүн л ерөөсөө яг бурхан юм шиг заримдаа бодож зөвхөн тэр хүн л одоо юу гэдгийг заримдаа бид тэр хүмүүсийг Христийн байранд ер нь тавьчих гадах юм сул талтай байдаг. Хүн гэдэг бол яг л ямар хүнээс их нөлөө авах тэр хүнийгээ бид нар илүү ихээр одоо хүндлэн дагах ийм одоо тохиолдол байдаг. Энэ бол хүний зан чанар. Гэхдээ эцсийн эцэст би Христийнх юм шүү гэдгийг бид нар хизээж мартаж болохгүй. Тэгээ нэг удаа би эзэн талархаад залбираад сууж явах үедээ бурхан надад юг сануулж өгсөн бэ гэвэл олон хүмүүс чамайг өнөөдрийг хүртэл Христ итгэлийн дотор хэлбэржүүлж өгсөн. Гэхдээ эцсийн дүнд энэ бүгдийн ард миний мотор байсан шүү гэж эзэн надад сануулж өгсөн. Тэгээд би юу гэж тэр үед юу гэж бурхан талархсан бэ гэвэл олон хүн миний амьдралд нөлөө үзүүлсэн ч гэсэн эцсийн дүндээ би бол бурхны л бүтээл юм байна. Яг л бурхан тийм олон янзын арга замуудаар дамжуулан намайг сургаж, засаж, залруулж, хэлбэржүүлж байжээ гэж. Өнөөдөр ч гэсэн Бетанцгийн чуулганд мөн адил ялгаагүй гэж би бодож байна, тийм ээ. Манай чуулган дээр олон номлогч нар ирээд эзний үгийг дамжуулдаг. Манай чуулган ганцхан пастортай биш, хоёр пастортай. Олон ахлагч нар ус манай чуулганд байж байна. Хүн болгон хэн нэг хүнээс илүү нөлөө авсан байна. Та нарын зарим нь надаас маш их нөлөө авсан байна. Та нарын зарим нь сайн пастраас илүү их нөлөө авсан байна. Та нарын зарим нь эсийн бүлгийнхаа ахлагчаас илүү их нөлөө авч илүү их өсөж байгаа. Та нарын зарим нь одоо юу гэдгийг гаднаас ирээд зочин номлогч номлоод явах үед илүү зүг сэтгэлд чинь хүрэх илүү тэр зүйлээр дамжуулан бурхан та нарын дотор ажилласан ч юм уу хүн бүрийн хувь өөр байдаг. Гэхдээ бид эцэстээ нэг юм ерөөсөө мартаж болохгүй. Юу гэвэл та бид хоёр Христийнх юм шүү. Та бид хоёрын анх итгэсэн цуглаан өөр байж болно. Та бид хоёрын анх дагаж нөлөө авч ирсэн Христийн дотор биднийг дагалдуулж ирсэн багш нар маань өөр хүмүүс байсан байж болно. Тэд нар өөр зан чанартай, өөр арга барилтай. Тэд нар өөр одоо авьяас чадвартай хүмүүс байсан байж болно. Гэхдээ бид Христийн дотор нэг юм шүү гэдгийг бид нар хизээч мартаж болохгүй. Яагаад гэвэл бид нар хоорондоо хагалгүй байж харин адилхан бодол, адилхан шүүлт дор нэгтгэхийг бидний эзэн Есүс Христийн дотор эзний үг биднийг ятгадаг юм. Хэрвээ бид нар хэн нэгэн хүнээрээ хуваагдаж, хүнээрээ талцсан ингэж явж байгаа бол энэ чуулган үнэндээ эрүүл чуулган байж чадахгүй байна гэсэн.
чуулган ийм байж болохгүй гэдгийг Паул хэлж байгаа. Үргэлжлүүлээд яг энэ яриа маань 3 дугаар бүлэг дээр бас Паул үргэлжлүүлэн яг энэ сэдвээрээ ярьж байгаа. Юу гэж хэлж байгаа вэ? 3 дугаар бүлгийн 1-р ишлэлээс ингэж хэлж байна. Ах トゥ нараа би та нартай сүнслэг хүмүүстэй мэтэр ярьж ис чадлаа. Харин махуудын хүнтэй Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. Би та нарт бор хоолбос сүг өгсөн. Тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь махуудынхаа дагуу байсаар байгаагийнхэн. Та нарын дунд атаархал маргаан байгаа нь махуудын хороо буюу хүний жишг дагуу байгаагийнх биш шүү. Учир нь нэг нь би Паул их гэхэд нөгөө нь би Апол их гэснээрээ та нар хүний хэрэл байгаа хэрэг босоо гэж хэлж байна. Тэгэхээр Паул Коринтын чуулганыг нялх байна гэж одоо шүүмжилж байна л да. Би сүнслэг хүмүүстэй ярьж байгаа юм шиг ярьж чадахгүй байна. Би махан биеийнхаа одоо хүртэл махан биеийнхаа үнэлэмжээр явж байгаа хүмүүстэй л би ярьж байна. Та нар намайг анх ирээ сайн мэдээ тараагаал анх би та нарыг сүүгээр хооллоод ингэж байгаа үе та нар нялх байсан. Одоо ч гэсэн та нар сүнсээр өсөөгүй яг хэвээрэл байна. Би та нартай сүнслэг хүнтэй би ярьж байгаа юм шиг ярьж чадахгүй. Одоо хүртэл махан биеийнхаа үзэл бодлороо л явж байгаа нэг тийм хэсэг хүмүүстэй би юм яриад байна гэж. Та нарыг махан биеэрээ явж байгаа гэж би яаж мэдчихэж байгаа юм? Яагадгүй та нарын зарим би Паул их гэж одоо ч гэсэн ярьж байна. Та нарын зарим би Апол их гэж одоо ч гэсэн ярьж байна. Энд чинь махан биеийн дагуу явж байгаа хэрэг биш үү гэж Паул асууж байна. Хэрвээ бид хэн нэг хүний дагуу хуваадан хагарч байгаа бол энэ чуулган сүнсээр биш махан биеэр явж байгаа чуулган байна гэж ойлгож болохоор гэж. Тэгэхээр бид нар ямарваа нэгэн чуулганд онш тавьж бас одоо болох нь биш. Ямарваа нэгэн хуваагдaltaй байгаа чуулганыг хараад бид нар тэднийг сүнсээр явж гэнэ үү, махан биеэр явж гэнэ үү гэдгийг онцлох чадвартай болж байна. Яг л бид сүнсний мэдээр харж байгаа учраас. Паул Коринт хотын чуулганыг яг л ингэж харж ирсэн. Коринт хотын чуулган тийм л байсан. Гэтэл бид нар 1-р бүлгийн эхний ишлэлүүдээр Коринт хотын чуулган ямар их ивэгсэн чуулган байсан талаар ярьж ирсэн шүү дээ. Хэрвээ та санаж байгаа бол маш их мэдлэгтэй чуулган байсан. Ариун сүнсний бэлэг авьяасаар дүүрэн чуулган байсан. Христийн гэрчлэл өмнөхөө батжсан тийм л чуулган байсан. Тэгсэн мөртлөөсөө авсан ивэлийн харуул агуу мөртлөөсөө харин амьдарч байгаа байдлыг харах юм бол үнэн нялзрай чуулган байсан байна. Тэгэхээр чуулган өсөх ёстой. Өссөн байгаагийн нэг шинж юу вэ гэвэл Христээр харж чаддаг баг. Христийн дотор бид нэг юм шүү гэж бие бинийгээ хүлээн авч чаддаг байх юм. Ялангуяа манай Бетансын чуулганы нэг онцлог баг шүү дээ. Нөгөө дээр үеийн настачууд нэг иви миний муу ирээвэр хураавар хүүхдүүд гэж хэлдэг шиг. Манай муу Бетансын чуулган ч бас итгэж байгаа ирээвэр хураавар хүмүүсийн цуглуулга болсон чуулган байгаа даа шүү дээ. Юу гэвэл янз янзын газар сайн мэдээ сонсоод ирсэн хүмүүс өнөөдрийн Бетансын чуулганд явж байгаа. Тэгээ би өөрөө хүртэл Бетан тосон чуулганы уугуул бос байдаг. Суугуулж байдаг юм уу? Тэгээ бид нар ер нь ихэнх нь гэдэг юм уугуул биш хүмүүс ер нь яваад байдаг л та ер нь. Тэгэхдээ Христийн дотор бид нар бүгдээрээ нэг гэдгийг эзний үг бидэнд хэлж байгаа. Тийм. Бид нар эзэн дотор нэг хүмүүс. Тэгээд Паул цааш нь үргэлжлүүлээд 3 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл дээрээс юу гэж хэлж байгаа юм хэрэг. Тэгээд ч Паул юу юм? Апол юу юм? Паул юу юм? Тус бүрд нь эзнээс өгсөнчлэн та нарын дамжиж итгэсэн тэрл үйлчлэгчд. Би тарьсан, Апол усалсан, харин бурхан ургуулсан. Тиймээс таригч, услагч юу ч биш, харин ургуулдаг нь бурхан. Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ зүдэл зүтгэлийнхаа дагуу шагналаа авахулна. Учир нь бид бурханы хамтран зүтгэгчд бөгөөд та нар бурханы тариан талбай, бурханы барилга мөн гэж хэлсэн. Паул гэж юу юм? Апол гэж юу юм? Тэд нар бол тус тусдаа л эзний өгсөн дуудлагын дагуу та нар дээр ирж үйлчлээ хийсэн хүмүүс. Тэд нар угаасаа бурхнаас өөрсдийнхөө шагналыг хожим авах болно. Тэд нар бол бурхны үйлчлэгчд. Тийм ээ? Тус тусд нь өгсөн талантынхаа дагуу эзэнд үйлчилсэн хүмүүс. Харин хэн ургуулсан эцэст? Бурхан ургуулж байгаа шүү дээ. Тэгэхээр Бетансын чуулганыг манай хоосоггүй пастор маань үүсгэн байгуулсан тийм ээ. Яг л одоо Паул шиг суур тавьсан гэж хэлж болж байна тийм үү? Харин дараа нь төвлөрдөг пастрын чуулганы пастор болсноор одоо яаж Апол шиг усалж ийн гэж тийм ээ. Сайн пастор хоёр усалж ийн гэж одоо ойлгож болох юм шүү дээ. Гэхдээ хоосоггүй пастор гэж юу юм? Төвлөрдөр гэж юу юм? Сайн баяр пастор гэж юу юм? Тэр энэ л байгаа. Юу гэвэл эзнээс өгсөнчлэн та нарын дамжиж итгэсэн тэрл үйлчлэгч. Нэг нь тарьсан, нөгөө нь усалсан. Харин эцэст энэ чуулганыг хэн байгуулж байгаа? Бурхан өөрөө байгуулж байгаа.
Бурхан өөрөө бий болгож байгаа. Тэгэхээр пасторуудад ирдэг нэг том сорилт бол тэр байдаг л да. Юу гэвэл өөрийгөө Бурханы оронд заримдаа тавих гэдэг нэг айхтар том сорилтанд ордог пастор. Юу гэвэл чамд би баптизм бүртээсэн шүү. Санж яваа. Нөгөө нэг би өсч, юу л би буурч тэр өсөх ёстой гэдэг нэг зарчмыг бид нар ингээд мартчихдаг. Би өссөөл ах ёстой гэж бодоод. Би өссөөл ах ёстой. Ер нь миний эрх мэдэл дор, миний контрол дор ер нь бүгд байж ах ёстой гэдэг нэг ийм үзлийг бид нар хит явах гад байдаг. Энэ нь бас хувь хүний зан чанараас ч их болдог л да. Ялангуяа амбишн ихтэй хүмүүс бол ялангуяа ийм зан чанар аюул ихтэй байх гэдэг. Харин бид нар өөрийгөө эзэн дотор дарж сурах ёстой. Юу гэвэл эзний хүмүүс өсөж харин би буурчвал тийм эзний хүсэл биелж байна. Тэнд чуулган эрүүл байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бид нар тэр нь заримдаа пасторуудаа бие биентэйгээ бас нэг жоохон тиймэрхүү байдлаар ярьдаг л да. Та тэнд байдаг тэр орон нутгад байдаг тэр сүмийн тэр пасторыг таних уу? Танд энэ миний дагалдагч байсан аач. Хэний дагалдагч байсан талаар юу нь бол яриаг байгаа шүү дээ, яриа бол. Гэхдээ тэрийг заавал араас нь хэлдэг. Яг бол тэнд нэг юм өрсөлдөөн яваад байдаг, байгаад байдаг. Яг бол нэг хүлэн зөвшөөрч чаддаггүй. Тэр өстой илүү яваад овон муугаар нэг юм хүний нэг юм яваад байна тийм. Энд чинь нөгөө нэг махан биеийн юм орчоод махан биеийн хор орчоод байгаа байхгүй юу гэсэн. Уул нь эзний хийж байгаа тэр агуу бөгөөд ариун ажил дотор нэг махан биеийн нэг юм хойлолтоо нэг юм яваад ингээд нэг юм булангартаад яваад байна л гэсэн. Тэгээ олон пасторуудаа яриад нөхөрлөөд явж хахад иймэрхүү одоо хандлагууд их олон юм илэрж идэг. За надаас ч юу нэг илэрж исэн байж бас магадгүй. Ер нь хүний хэлэлт байхгүй. Тэгэхээр ер нь хэний янаагүй бид нар энийг бодож явах хэрэгтэй. Харин Паул үнэхээр хэлж чадж байгаа. Юу гэвэл би юу юм бэ? Би зүгээр суур тавьсан хүн. Апол юу юм бэ? Апол зүгээр усалсан хүн. Харин хэн ургуулсан эцэст Бурхан ургуулсан. Тийм учраас бид эзнийг харах нь хамгийн чухал болоо гэж. Харин энэ хүмүүс бол хожим Бурханаас өгсөн нэгүслийнхаа дагуу шагналаа авах болно. Тэгээд тэр нь үүндээ тэдний хувьд хангалттай гэж. Тэгээд ялангуяа 3 дугаар бүлгийн төгсгөлийн 21, 22, 23 дугаар эшлэл дээр ингэж хэлж байна. Бүх юм та нарын тул хинч хүмүүсээр бүү сайхаг Паулч, Аполч, Кефч энэ ертөнцч ам хийгээд үхэлч, одоо хийгээд ирээдүйч бүгд та нарын хаж. Та нар Христийнх бөгөөд Христ Бурханых мөн гэж хэлсэн байна. Тэр хин нэг хүнийг бити сайхаа. Тийм ээ? Аполло, Кефер хинээр Паулаар бити сайх. Тийм ээ? Энэ бүхэн та нарын. Энэ ертөнц бүхэн та нарын. Эцэст та нар Христийнх бөгөөд Христ өөрөө Бурханых. Тэгэхээр бид нар эцэст Бурханых гэдэг нэг л том хариалал дотроо явж байгаа шүү гэдгийг бид мартаж болохгүй гэдгийг эзний үг бидэнд хэлж байна. Манай чуулганд хагарал хуваагдал байхгүй. Гэхдээ эзний үг энийг угаасаа хэлж байгаа учраас заахад илүүдэхгүй. Яагаад гэвэл ийм сорилт ирэхгүй гэх бас арга байхгүй шүү дээ үнэндээ. Яагаад гэвэл бид нар хүмүүс учраас бид нар юунийг өмчлөх дуртай. Бид нар өөрийн нэрийг гаргах их дуртай байдаг юм. Тийм болохоор бид эзний өмнө даруй байж зөвхөн эзнийг харж явах нь хамгийн чухал юм аа. Намайг чуулганд анх 90-ад оны үед ирдэг байхад тэр үед чуулганд айгүй ингэж ярьдаг байсан. Та нар хүн харж бити чуулганд яваа. Бурхныг харж чуулганд яваа гэх айгүй гэж ярьдаг байсан. Нэг талаар хэрэгжихэд жоохон хэцүү юм шиг боловч үнэндээ бол үнэн л үг байсан тэр нь биднэрт. Яг тэгвэл тэр үед хүмүүс янз бүрийн шалтгаанаар цуглаанд ирдэг байсан. Зарим нь тусламж авах гэж ирдэг байсан. Зарим нь хол ойр имчилгээ янз бүрийн юмд явах гэж ирдэг байсан. Зарим нь бол одоо юу гэдгийг цуглаан мөнгө зээлд үрчихсэн явж явах шиг тийм ээ. Зарим нь болохоор одоо юу гэдгийг цуглаан хөөрхөн охтод явдаг гэсэн гэх тийм ээ. Хөөрхөн охин харнаа ч гэдэг юм уу. Тэгээд явж байгаа бантарч байдаг л байсан би мэдэн штэ гэж. Янз бүр л байдаг байсан. Тэгээд яадаг вэ гэхээр яг тэр хэрээрээ эргээд цуглаанаас явах нь их амархан байдаг. Яагаад гэвэл хэнийг юуг харж ямар шалтгаанаар цуглаанд ирж байгаагаас шалтгаалж тэр хүний итгэлийн амьдрал цаашаа хэр зэрэг хүчтэй өсөх үгүй нь ихээхэн шалтгаалдаг байсан учраас. Нөгөө хөргөө хүн байх бачингод нөгөө хүн байх болчдаг ч юм уу тийм. Тэгэхээр угаасаа Христийг харж ирээгүй л байхгүй. Тийм эсвэл одоо хэн нэг хүнийг одоо үнэхээр бурханлаг мундаг хүн гэж бодоод ирдэг. Гэтэл нөгөөх нь алдаа гаргаж байгааг хараад шархаад цуглаанаас явдаг. Сая намайг солонгост байхад миний таньдаг нэг ахлагч дүү маань, Цэдвэ ахлагч маань надад яриад төвлөр пастра та нар ажил хийх үү? Барилга дээр нэг зүгээр яж хаар ажил хийж үзэх үү гэдэг.
Тэгэхээр би одоо яад юм бэлээ гэж бодоод ямар ажлыг яадаг ажлыг ингээд баахан асуулаа. Тэгсэн чинь нэг гайгүй залуу байгаа юм агаар жуултын систем гэдэг юм залуу байгаа. Уул нь бол итгэж байсан юм. Бизнес бол ойд юм байсан. Тийм үү? Одоо тэгээд жоохон тийм биш. Яасан? Цуглаанаас шарх авсан гинлээ гэж. Тэгэхээр хүнээс хүн юу нэг шарх авдаг тийм. Яа гэвэл хүн бол алдаа гаргадаг. Тэгээд тэрийг хэн нэгэн хараад итгэж найдаж явсан хүн гондоод тэгээд бурхныг хайдаг байна. Харин бурхан бол хүн шиг үнэндээ биш шүү дээ. Тэгэхээр бидний итгэл найдар эзэн дээр суйрлах нь их чухал байдаг. Тэгээд ийм хүмүүсээс зөндөл байдаг юм л. Монгол ч гэсэн өнөөдөр зөндөл байгаа. Нэг үе цуглаанд явдаггүй биш хоёр хэсэг хүмүүс байдаг байсан бол одоо гурав дахь хэсэг хүмүүс гараад ирчээд байгаа шүү дээ. Цуглаанд явдаг хүн, явдаггүй хүн явж исэн гэж. Ийм одоо гурван хэсэг хүмүүс гарсан. Явж исэн хүмүүс ч юм яагаад явах вэ гэдэг шарх авсан байдаг тийм ээ. Гомдсон байдаг. Пастортаа гомдсон байдаг. Удирдагч нартаа гомдсон байдаг. Нөгөө удирдагч нь аягүй сайхан явж ирсэн. Нэг өдөр ингээл аягүй сайхан ингээл жиг тавьж ирсэн. Нэг өдөр гэдэг унаад босцсон байдаг тийм. Яг тэрийг нь хараад сэтгэлээр унтсан ийм хүмүүс бас байдаг. Тэгээд цуглаанаас явдаг. Тэгэхээр бид хүнийг харж биш. Харин бид эзнийг харж. Эзэнд бид үн цэнэ тавьж явах нь бидний итгэлийн хамгийн чухал сойр юм шүү. Солонгост анх сайн мэдээ орж ирэл одоогоос 100 жилийн өмнө сайн мэдээ орж ирэл цуглаанууд байгуулагдал хүмүүс эзэнд итгэл. Тэгээд пасторуудаа ястай хариул гэж боддог байсан юм байна л да. Нэг хүүхдийн одоо үлгэр шиг юм бол сонсогддог юм. Гэтэ тэр үед бол аргагүй тэгж бодгоос өөр аргагүй байсан үе юм шиг байна. Ягаад гэвэл 100 жилийн өмнө Солонгос орны өөрийнх нь хөгжил цэцгэл ямар байлаа. Тэгээ нэг өдөр цуглааны итгэгч жорлолоо ингэ явж исэн байна л да. Тэр үе чинь Монгол шиг тийм жорлонтой. Монгол жорлон гэж манайс ярьдаг шиг нэг модон жорлонтой. Тэгээ ингэ жорлонтой явжсэн чинь пастор нь жорлонгоос хаалган голгоо гараад ирсэн юм байна л да. Тэгэл аягүй сэтгэлээр унжсэн гэж байна. Пастор бицдэг гэж юу. Гэх мэтчлээ. Тэгээ бас нэг тийм бүр онгой шиг юм бүр сонсч байсан. Пастор нь ингээд яваад ингээд нүдэн дээр нь жорлоо яваад орсон гэнэ. Тэгэхээр ингээд бүр гайхаад араас нь дааж чад хажуугийнх нь жорлонд очиод ингээд суугаад доош харсан чинь юу яаж исэн юм бэ л да пастор нь доошроо. Дэрийг хараад итгэлээр унж исэн ч гэх мэтчлээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг хүний нэг хандлага чанар бол юу гэдэг вэ? Хүнийг нэг бурханчлах гэдэг нэг тийм үзэл байдаг. Тэгээд тэрэндээ бид нар хит автахаараа ерөөсөө тэрнээс одоо сайн хүн байхгүй. Нөгөө одоо нэг тийм одоо нэг юм байдаг. Гэтэл бид нар хүнийг бурханчилж харахаас илүү бид эзэн бурхныг яг эзэн бурхныг юм харах нь чухал. Тэгэхээр чуулган Христийг гэдгийг мартаж болохгүй. Бид Христ дээр суурилсан гэдгийг мартаж болохгүй. Бид Христийг даган дуурайж, Христийг харж, Христийн дагалдагч болж амьдрах нь хамгийн чухал. Энэ бол эрүүл чуулганы хамгийн чухал зарчим юм аа. Есүс өөрийн агуу захирамжтан дээр хэлэхдээ та нар бүх дэлхийгээр яв. Би үеийн төгсгөл хүртэл та нартай хамт байх. Та нар бүх үндэстнийг дагалдагч болов. Миний та нарт тушаасан болгоныг тэдэнд заа гэж хэлсэн байна. Ингэж хэлэхдээ та нар өөрийнхөө дагалдагч болгоорой гэж хэлээгүй шүү дээ. Харин миний дагалдагч болго. Миний тушаасан болгоныг тэдэнд заа гэж хэлсэн байна. Бид Христийг дагах нь чухал юм шүү. Ахын дүүсээ битанцхан чуулганы итгэгчтэй. Та Христийг дагах нь чухал шүү. Та Христийг харж ахын дүүсээ хүлээн авч эв нэгдлээс сахиж бүгдээрээ эрүүл чуулган болж цаашаа өссөн юм. Бүгдээрээ эв нэгдлээ хамгаалж, эв нэгдлийнхаа төлөө залбирч. Итгэл дотор бидний сургадаг ахын дүүсээ эзний үйлчлэгчд хэмээн харж, харин Бурхан биднийг ургуулдаг бөгөөд миний амьдралаас үр жимсийг гаргах чинь эзэн өөрөө хэмээн эзэнд алдрыг өргөж бүгдээ хамтдаа амьдарцгаая. Эзэнд бүх алдар нь байх болтугай. Хамтдаа залбирцгаая. Эцэг минь таны хайр ивэл өршөөл бид үнэ талархаж байна. Бидний төлөө өөрийн хүү Есүс Христийг илгээж түүний нэгүсэл өршөөлөөр биднийг аварсан баярлалаа. Эзэн та
бид бүгдийг уран барилга мэт босгон байгуулж Христ хэмээх тэрхүү хизээч хөдлөшгүй суурин дээр өнөөдөр намайг та бий болгож байгаад баярлалаа. Таны хүсэж байгаа тэр л сүнслэг байшин болж баригдахыг хүсэж байна. Таны хүсэж байгаа тэр үр жимсийг ургуулагч сүнслэг ургацын талбай болж бид өсөхийг хүсэж байна. Эхэзэн минь та биднийг олон хүмүүсээр дамжуулан ивээсэн. Бид тэр хүмүүсийн төлөө танд маш их баярлаж байна. Эзэн бидэнд зааж, сургаж, биднийг халамжилж, таны хайр ивэл нэгүслийг бидэнд хүртээсэн тэдгээр хүмүүсийг та амьдралынхаа туршид өрөөх болтугай. Тийм ээ эзэн, бид тэднийг хайрлан хүндэтгэж явах болно. Харин та бол бидний эзэн, та бол бидний бурхан бөгөөд бид танийгаа магтаж, бид таны хүсэж буй дүр төрхийн дагуу өөрчлөгдсөөр танд алдрыг өргөх чуулган болохыг хүсэж байна. Эзэн минь та биднийг үнэхээр өөрийнхөө хайр дотор, өөрийнхөө нэг нэр дотор, өөрийнхөө ивэл нэгүсэл дотор, өөрийн ариун сүнсээр нэгдмэл байлгаж өгөөч. Таны нэр алдаршуулгад болтугай. Эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуй.